Нэг байдал ханцын цоор үлгэр ашиглан тохоо хурцхан мөрчтэй халиа дөрвөлт хийх замаар ханцын толгойн дээд хэсэгт бүлгэр оёо хийсэн. Ханцын үзүүр хэсэгт дэрвэр хэлбэрийг үүсгэсэн ханцын загварчлаа. Үүний тулд бид нарт цоор үлгэр дээр ханцын урттай шинэ ханцын урттай ижил хэмжээгээр засаж авах шаардлагатай. Үүнийг хэлхийг үзүүлэх юм бол ханцын цоор үлгэр маань ийм хэлбэртэй болно. Энэ бид ханцын оройгоос татсан ханцын гол шулуун хэрэгтэй байна. Параллел үргэлжлүүлэх гэдэг нь ханцыг хоёр хэсгийн дагуу уртынхын хэмжээг өөрчлөн гэсэн үг юм. Үүний тулд 1 см-ийн өргөнтэйгээр ханцын параллелаар шилтүүдийг хийж байна. Зөвхөн ханцын толгойн хэсэгт болон ханцын үзүүрийн хэсэгт параллел үргэлжлэлтийг хийх учраас ханцын доод ойдлын тал руу үргэлжлэлтийг тэр болгон хийсэнгүй. Энэ загваратны хамаатан гэдгийг анхаарах хэрэгтэй. Загварчлагыг хийхэд хэлбэр болгох үүднээс бид нар дугаалтын хэсгүүдийг дугаарлаа. Дугаалтын хэсгүүдээ хаачилж авъя. Үүний дараа бид нарт ханцын гол оёо болон ханцын үзүүрийн шугамын байдлыг жахад сонголттой. Ханцын үзүүрийн шугам болон ханцын гол оёо тэрхэн тусаар байдлыг анхаарах хэрэгтэй. Бидний хийх гэж буй загвар нь гүдгэр оёо 0.3 м-ийн 3 см-ийн өргөнтэй оёох учраас параллел үргэлжлэлийн хэмжээгээ мөн 0.3 см байхаар авъя. Тав зургаар дугаалтын хэсгүүд маань ханцын гол хэсэг болж байгаа учраас тав зургаар дугаалтын хэсгээс хоёр тийш ижил хэмжээгээр параллелаар үргэлжлэж байна. Энэ мэдчингийг ингээд бид нар дугаалтын хэсгүүдийг байрлуулбал ханцын хэлбэр маань ийм болж гарах нь. Өмнөх ханцын толгойн хэмжээнээс параллел үргэлжлэлт хийсний дараа ханцын толгойн хэмжээ нь өрсөж өгсөн байна. Мөн ханцын үзүүрийн дагуу эрчмийн хэмжээ нь өргөсөж өгсөн байна. Параллел үргэлжлэлтийг хийсний дараа ханцын толгойн хэлбэрийг нөрөө шугамын тусламжтайгаар засах шаардлагатай болдог. Иймэрхүү байдлаар бид нар параллел үргэлжлэлтийг хурцны аль хэсэгт хэрэглэн загварыг өөрчилж болно.
За хансын гол шулуун болон хансын өдрийн шулуун байхад бид нар түрүүний хувааж хэлсэн хэсгүүдээ параллелаар өргөх хангалттай боломжтой болно. Өөрөөр хэлбэл хансын гол хуваалцсан зэрэг хоёр тийш өргөсгөх параллелаар өргөсгөх хэмжээгээр зай аван түрүүчийн хуваалцсан хэсгүүдээр байрлуулна. Параллелаар өргөсгөж байгаа энэ хоорондох зай маань бидний загварчлах гэж буй хансын ажлын зураг дээр яаж зурагдсан байдлаас хамаарна. Параллелаар өргөсгөх онцлог нь дээд доороо ижил хэмжээгээр байрлуулсан юм. За ингээд бидний гаргаж авах хансын нэмээ шинэ үлгэр бэлэн боллоо. Одоо энийг бид нар морин шугамын тусламжтайгаар үлгэрийнхаа хэсгийг хийх болно. За бидний загварын хувьд хансын оройгоосоо доош 15 см орчим гүсгэр оёо хийгээд түүнээс доош хансын маань ойлгохгүй байхаар хийж байгаа учраас энэ гүсгэр оёоны тэмдэглэлийг хийж өгнө. За бидний загварчлсан параллел өргөсгөл